Эрхэм хүндэд данд нөхдөө, эрхэм хүндэд Си-Цзинпин дарга, эрхэм хүндэд элбэгдэрч ерөнхийлөгчөө. Өнгөрсөн он Душанбе хотноо бид манай гурван улсуудын харилцаанд шинэ хуудас нээж, Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар гурван талд дэд хэмжээний уулзалтын механизмын үйл ажиллагааг эхлүүлсэн билээ. Дорны мэргэн үгээр 1000 бээр газрыг туулахад анхны алхам чухал гэдэг. Бид зөв чиглэлдээ алхмаа хийсэн юм аа. Түнш бүрийн сонирхлыг анхааралтай авч гурван талаараа тохиролцох нь хоёр талын яриа хэлцээ хийхээс хэцүүч Орос, Хятад, Монгол улс нь ойрын хөршүүд бөгөөд манай ард түмнүүдийн баялаг дүүхэн уламжлал сайн хөршийн харилцааг нэгтгэдэг билээ. Орос, Хятад, Монголын харилцаанд ихээхэн нөөц болцоо байгааг ойлгож бидний хамтын ажиллагааны бодит чиглэлийн тохиролцох үүргийг холбогдох байгууллагад өгсөн юм. Өнөөдөр энэ талаар зарим үр дүнгээ гаргаж болно. 1 жил хүрэхгүй хугацаанд гадаад хэргийн децентрийн төвшөнд 3 удаагийн зөвлөлт уулзалт болж, Уфа хотноо 5 дугаар сард тээврийн салбарын тэргүүнүүдийн анхны уулзалт болсон. Гурван талд хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлыг замын зурагл нэртэй тусгай баримт бичиг тусгаж энэ саналыг орсон тул анх дэвшүүлсэн юм аа. Бидний өнөөдрийн уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд замын зураглалыг туслыг боловсруулж түүнд хамтын ажиллагааны тэргүүлэх салбаруудыг тодруулсан юм аа. Үүнд улс төр аюулгүй байдал, эдийн засаг, бүс нутгийн болон хил орчмын хэлхийн холбоо, шинжлэх ухаан, техник, хүмүүнлэг, олон улсын үйл явц зэрэг олон асуудал хамарсан болно. Энэхүү замын зураглалыг байгуулахыг санал болгож байна. Үүнээс гадна эдийн засгийн коридор байгуулах талаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Энэхүү санаачлагыг Си-Цзинпин дарга Душанбе хотноо дэвшүүлсэн юм аа. Хилийн бомбыг хөгжүүлэх тухай хэлцээр худалдааг хөгжүүлэх таатай нөхцөлийг бий болгох тухай санамж бичигддэг мөн тус байгууллаа. Гурван улсын шинжээчид ирээдүйдээ бусад баримт бичгийг тохиролцохоор ажиллаж байна. Тухайлбал Оросоос Хятад руу Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжуулан цахилгаан эрчим хүч барих, гурван талд тээвэр логистикийн компани байгуулах зэрэг чиглэлээр ажиллаж байна. Холбогдох компаниуд Улаанбаатар төмөр замыг түвшиглэн тээврийн коридор байгуулах асуудлыг судлан боловсруулж байна. Аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хэлэлцээ хийгдэж байна. Эрхүү хотноо 3 дугаар сарын 27-нд Оросын аялал жуулчлалын агентлагийн дэмжлэгтэйгээр аялал жуулчлалын салбарыг зохицуулах зөвлөлийн 2 дахь удаагийн хурал боллоо. Тодорхой хамтарсан төслүүдийг хэлэлцсэн. Үүнд их цайны зам аялал жуулчлалын маршрутыг бий болгох, Евразийн од хэмээх тусгай галт тэргийг Бээжинчид улаан уд эрхүү чиглэлээр аялуулах, хил дамнасан аялал жуулчлалын кластер бий болгох, олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн гаргах асуудлыг хэлэлцсэн юм аа. Энэхүү боломжийг ашиглан Хятадын дарга Си-Цзинпин ерөнхийлөгч элбэгдэрч нарт авгаа эх орны дайны ялтын 70 жилийн ой арга хэмжээнд оролцсон талархлаа илэрхийлье. Өнгөрсөн оны 9 дугаар сард Улаанбаатар хотноо Алхын голын байлдааны ялтын 75 жилийн он арга хэмжээнд Монгол улсын ерөнхийлөгчтэй хамт оролцож, Монгол зөвлөлтийн дайчдын дурсгалыг хүндэтгсэн билээ. 9 дугаар сард Бээжин хотноо дэлхийн 2 дугаар дайн дууссаны 70 жилийн хувьд хамтран тэмдэглэнэ. Дэлхийн олон нийт болон Орос, Монгол, Хятадын ард түмнүүдийн хувьд дурсгалтай билээ. Анхаарал тавьсанд баярлалаа. Эрхэмсэг ноён ерөнхийлөгч Владимир Путин, эрхэмсэг ноён ерөнхийлөгч элбэгдэрч танаа өнгөрсөн оны 9 дугаар сард бид Душанбе хотноо 3 улсын төрийн тэргүүнэрийн анхны уулзалтыг зохион байгуулснаар 3 талын хамтын ажиллагааг эхлүүлсэн билээ. Энэ нь 3 улсын хамтын хөгжлийг бэхжүүлж бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр гаргасан чухал шийдвэр юм. Бидний тохиролцсны дагуу 3 тал гадаад хэргийн дэд сайд нарын зөвлөлт уулзалтын механизмыг байгуулж улмаар 3 удаагийн уулзалтыг зохион байгуулад байна. 3 талын холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүд хамтран судалж хамтын ажиллагааны сайн санаачлага төвшүүлсэн бөгөөд зарим төсөлд ахиж гарсан байна. 3 тал эдийн засгийн коридор байгуулах,
хөтөлбөр боловсруулах тухай санамж бичигт гарын үсэг зурснаар гурван талын хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны замын зураглалыг гаргах юм. Энэ нь бидний хамтын ажиллагааны амжилт юм аа. Мөн цаашдын хамтын ажиллагааг чиглүүлэх баримт бичгүүдэд миний бие сэтгэл хангалуун байна. Хятад Орос, Хятад Монгол, Орос Монгол улсууд нь хөршүүд бөгөөд стратегийн түншим, гурван талын хамтын ажиллагаа явуулах нөөц бололцоо ихтэй гэж үздэг. Бид стратегийн болон гурван талын бүхий салбарын хамтын ажиллагааг явуулах нь зүйтэй юм. Улс төрийн хувьд харилцан итгэлцлийг бэхжүүлж, харилцан дэмжиж, гурван улсын эрх ашиг нэгдэх ёстой юм. Эдийн засгийн хувьд харилцан нээлттэй байж бие биеийн хөгжлийн стратегийг уялдуулж, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх ёстой юм. Хүмүүнлэгийн хувьд гурван улсын ард түмний солилцоог идэвхжүүлж, гурван талын хамтын ажиллагааны үндэс суурийг бэхжүүлэх ёстой. Олон улс болон бүс нутгийн үйл хэргийн хувьд харилцан зохицуулж, дэлхийн олон туйлд болон олон улсын харилцаанд ардчлалыг бий болгож, бүс нутаг дахь дэлхийн их тайван доктортой байдлыг сахин хамгаалах ёстой. Дэлхийн 2 дугаар дайны үеэр манай гурван улсын ард түмэн хамтран тэмцэж нэг эвсэлд орж их дайны ялалт байгуулахад ихээхэн хувь нэмрээ оруулсан юм. Энэ жил агуу их дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан бид цөөнгүй арга хэмжээг тус тусдаа мөн хамтран амжилттай зохион байгуулж байна. Ялангуяа миний бие болон ерөнхийлөгч Илбэг Дорж Оросын талаас зохион байгуулсан ялалтын баярыг тэмдэгдэх арга хэмжээнд оролцсондоо баяртай байна. Манай гурван тал агуу их дайны ялалтын үр дүн болон олон улсын шудраг ёсыг сахин хамгаалахыг уриалж байна. Ерөнхийлөгч Путин, ерөнхийлөгч Илбэг Дорж нар ирэх 9 дугаар сард Хятадын ард түмний Японы эсрэг дайны ялалтын 70 жилийн арга хэмжээнд оролцоход таатай байх болно. Бид агуу их дайны ялалтын үр дүн болон дэлхийн их тайвныг хамгаалахад улам илүү хувь нэмэр оруулахын төлөө байх болно. Эдийн засгийн хамтын ажиллагаа нь гурван талын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл юм. Хятадын тал Улаанбаатар төмөр замын шинжилэл, Хил дамсан төмөр зам, автозамын тээвэрлэлт, бомбын бүтээн байгуулалт, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг дэс дараатай ярилцаж хөгжүүлэхийг дэмжиж байна. Гурван улсын эдийн засгийн эрх бүхий байгууллага яриа хэлэлцээгээ өрнүүлж, бэлэн болсон төслийг хэрэгжүүлж болох юм. Гурван тал Хятадын талын торгоны зам, Оросын талын Евразийн коридор, Монголын талын зам санаачлагуудыг уялдуулж, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорыг байгуулахыг хүсэж байна. Гурван улсын эрх бүхий байгууллагуудад чиглэл өгч эдийн засгийн коридорын урт хугацааны хөтөлбөр боловсруулж, гурван талын хөгжлийн стратегийг бодит төслөөр дамжуулан хэрэгжүүлэхийг санал болгож байна. Евраз төвд иймэрхүү коридор байгуулах нь гурван улсын хөгжил болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой юм аа. Би болон ерөнхийлөгч Путиний тохиролцсны дагуу бид Евраз төвийн хамтын ажиллагааг торгоны замын эдийн засгийн бүслээр болон Евразийн эдийн засгийн эвслийн бүтээн байгуулалттай уялдуулах болно. Мөн Евраз эдийн засгийн бүслээр болон Хятад, Орос, Монголын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг уялдуулан хөгжүүлэхэд таатай байна. Энэ нь тухайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа тэр дундаа Европ, Аз төвийн хөгжлийг урагшлуулах чухал арга хэмжээ болох билээ. Энэхүү үйл явцад бид Шанхай хамтын ажиллагааны байгууллагыг тэргүүлэх, давтсан болгохын төлөө ажиллах болно. Үүнд Монголын тал идэвхтэй оролцохыг хүсэж байна. Одоогоор Шанхай хамтын ажиллагааны байгууллагыг хөгжүүлэх чухал боломжтой бид бүхэн тулгараад байна. Бүс нутгийн аюулгүй байдал, холбогдох улсын эдийн засгийн байдал нь тус бүс нутаг тодорхой нөлөө үзүүлж, улс орнуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зорилтыг улам бэхжүүлсэн байна. Ялангуяа тус байгууллага шинэ гишүүн элсүүлж эхэлсэн нь талуудын хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлж байна. Хятад, Монголоос гурван талын хамтын ажиллагаа тухайн бүс нутгийн олон талт хамтын ажиллагааны төсөл хөгжүүлэхэд үлгэр жишээ үзүүлэх боломжтой юм. Монгол улс гадны зүйн агуулгыг ашиглаж холбогдох улс орнуудын уламжлалт харилцааг бэхжүүлж, Шанхай хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд бүхий салбарын хамтын ажиллагаанд оролцоход Хятадын тал дэмжих болно.
Мөн бид тус бус нутгийн гишүүн улс ба ажиглагч улсын хамтын ажиллагааг цааш Шанхай хамтын ажиллагааны байгууллагын хөгжлийн чухал бүрэлдэхүүн хэсэг болгож бүх улсын их ашгийг харилцан хамгаалахад сайн таатай нөхцөл бүрдүүлэх болно. Бидний нүүдийн уламжлалт уулзалт иймэрхүү амжилттай болж байна. Цаашд 3 улсын гадаад хэргийн ямар дамжуулан ирэх жилийн тааламжтай цагт 3 дахь удаагийн уулзалтыг зохион байгуулах асуудлыг санал болгож байна. Хятадын тал дараагийн уулзалтыг зохион байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлье. Ирэх жилийн тааламжтай үед дахин уулзахыг хүсэж байна. Анхаарал хандуулсанд баярлалаа. Оросын албаны улсын ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Владимир Владимирович Путин, бүгд найрамд Хятад улсын дарга Эрхэмсэг ноён Си Цзиньпин, Эрхэмсэг анд нөхдөө Монгол улсын санаачлагыг дэмжин Монгол улс, Оросын албаны улс, бүгд найрамд Хятад улсын төрийн тэргүүн нарын 2 дахь удаагийн ээлжид уулзалтыг зохион байгуулж байгаад баяртай байна. Монгол улс, Оросын албаны улс, бүгд найрамд Хятад улсын 3 талын дээд түвшний 2 дугаар уулзалтыг зохион байгуулж байгаа Оросын тал, тэр дундаа Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Владимирович Путин танд талархал илэрхийлье. 3 улсын төрийн тэргүүн нарын 2 дахь удаагийн уулзалтын хүрээнд Монгол улс, Оросын албаны улс, бүгд найрамд Хятад улсын хамтын ажиллагааг дунд хугацаанд хөгжүүлэх замын зураглал, мөн 3 улсын хооронд эдийн засгийн коридор байгуулах, хөтөлбөр боловсруулах тухай санамж бичих болон бусад баримт бичгийг ажлын журмаар тохирч гарын үсэг зурж эхлээд байна. Эдгээр нь 3 талын хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлж цаашдын хамтын ажиллагааны чиг хандлагыг тодорхойлоход чухал ач холбогдолтой боллоо. Улс төрийн өнөөгийн нэн таатай харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах нь манай 3 талын ашиг сонирхол бүрэн нийцнэ гэж үзэж байна. Энэхүү боломжийг ашиглан хөрш орнуудын хамтын баяр, агуу эх орны дайны ялтын 70 жилийн он арга хэмжээнд үрж оролцуулсан болон ирэх 9-р сард Бээжин хотноо болох 1945 оны чөлөөлөх дайны 70 жилийн ойд урсанд талархал илэрхийлье. Монголын талч энэ үйл явдал чухал ач холбогдол өгч уг ойг энэ оны 8-9-р сард тэмдэглэхээр бэлтгэж байна. Ирэх 9-р сард Бээжин хотноо болох чөлөөлөх дайны ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцох үеэр дараах баримт бичгүүдийг зурх саналтай байна. 1. Дамжин өнгөрөх тээврийн тухай Монгол-Орос Хятадын засгийн газар хоорондын хэлэлцээр. 2. Авто замын дамжин өнгөрөх тээврийн тухай хэлэлцээр. 3. Талын тээвэр логистикийн хамтарсан компани байгуулах тухай холбогдох байгууллага хоорондын хэлэлцээр. Мөн энэ завшааныг ашиглан 3 талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн тулд дараах тодорхой ажлыг хэрэгжүүлэх саналтай байгаа. 1. 3 улсын хамтран хэрэгжүүлэх төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, төслийн гүйцэтгэл уялдаа холбоо зохицуулалтыг хангах зорилго өгье. 3 талын тэгш оролцоотой төсөл судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулж ажилуулж болох юм а гэж үзэж байгаа. Энэхүү саналын тодорхой саналыг та бүхэнд ажлын шугамаар хүргүүлэх болно. 2-т нь Монголын уул уурхай экспорт аж ахуйн гаралтай төвхий бүтээгдэхүүнийг Орос Хятадын нутаг дэвсгэрээр дамжуулан 3 дахь зах зээлд гаргахтай холбогдсон асуудлыг шуурхай шийдвэрлэхэд шаардлагатай хил орчмын хамтын ажиллагааг сайжруулах нөхцөлийг тохирохыг санал болгож байна. 3. Байгалийн хий газрын тус дамжуулах хоолойг Монгол улсын нутгаар дамжуулан барих боломжийг судлах, хамтран ажиллах. 4. 3 улсын харилцан хэрэгжүүлэх худалдаанд үндэсний мөнгөнд тэмдэгт ашиглах явцыг өргөжүүлэх болон худалдаа эдийн засгийн асуудал хариуцсан холбогдох байгууллага хоорондын хамтын ажиллагааны механизм байгуулах. 5. Монгол улс дотоодын хэрэгцээндээ зориулж Оросын албаны улс бүгд найрамд Хятад улсаас авч буй импортын цахилгаан эрчим хүчний үн тарифыг урт хугацаанд тогтвортой байлгах, цаашд бууруулах чиглэлд хамтран ажиллах. Ийм 5 саналыг хэлье гэж бодож байна. Дээр дурдсан асуудлыг ажил хэрэг болгох зорилгоор тогтмол механизм болон хөгжиж байгаа гадаад хэргийн болон тээврийн дэд сайд нарын төвчний зөвлөлт уулзалтууд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаамаа. Манай 3 улсын хамтын ажиллагаа цаашд улам бүр бэхжин бодит агуулгаар баяжна гэдэгт итгэлтэй байна.
Ирэх 2016 онд ASEAN-ийн дээд хэмжээний уулзалтыг манай улс хүлээн авнаа. Энэ үеэр эрхэм хүндэт ерөнхийлөгч Владимир Владимирович, эрхэм хүндэт дарга Си Жинпин нартаа Монгол улс, Оросын холбооны улс бүгд найрамдах хятад улсын дээд түвшний Улаанбаатарын уулзалтыг зохион байгуулах саналтай байна. Мөн эцэст нь та бүхнийг миний санаачилсан Упа хотод 7 дугаар сарын 1-ээс нэгдсэн 3 улсын зураачдын Дани Миру уран зургийн үзэсгэлэн үзэж сонирхохыг урьж байна. Өнөөдөр би энэ үзэсгэлэн үзсэн. Монгол улс, Оросын холбооны улс бүгд найрамдах хятад улсын чухал механизмын эрх зүйн үндсийг бүрдүүлсэн дээд түвшний 2 дахь уулзалтыг амжилттай зохион байгуулсан Оросын тал, тэр дундаа Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Владимирович Путин танд баяр хүргье. Анхаарал тавьсан баярлалаа.